Сайн байцгаана уу? 2024 оны цахим хөгжил инновац харилцаа холбооны салбарын онцлог 9 ажлыг та бүхэндээ танилцуулж байна. Монгол улсын цахим засаглалын хөгжлийн индекс 28 байраар өргөжлөж 193 улсаас 46-ад эренбэлэгдлээ. Хөгжлийг тодорхойлдог олон индекс эренбтэй харьцуулахад Азад 13-т, дэлхийд эхний 50-д орж байна гэдэг бол төрийн үйлчлэгээ иргэдэд ойртож мэдээллийн дэд үтц сайжирсны илрэл гэж бид үзэж байна. Дэлхийд даяар уламжилт эдийн засаг, шинэ эдийн засгийн загварт шилжиж байна. Шинэ эдийн засаг гэдэг бол мэдээллийн технологийн хөгжил, хиймэл оюуны хөгжил суурилж байна. Монгол улс мэдээллийн технологийн компани дэмжихийн тулд виртуал бүсийг байгуулж, энэ бүсэд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдтэй татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэгийг үзүүлэхээр боллоо. Салбар бүтээмжийн төлөө өрсөлдөж байна. Бүтээмжийг сайжруулж, хөгжлийн галт тэргийг хурцах нэгэн технологи бол дрон юм. Монгол улс дроны эдийн засгт хөл нийлүүлэхийн тулд Налайх дүүрэгт дроны сургалтын төв байгуулж, Дархан уул аймагт дроны технологи туршилтын олон улсын чөлөөт бүсийг байгуулахар боллоо. Дэлхийн 90 гаруй улсад нэвтэрсэн хамгийн хялбар, хамгийн найдвартай олон улсын төлбөр тооцооны хэрэгсэл Apple Pay Монгол улсад нэвтэрлээ. Apple Pay Монгол улсад нэвтэрснээр цахим худалдааны бизнес эрхлэгчид дэлхийн өнцөг булан бүрт бэлэн мөнгө ямар нэгэн карт ашиглахгүйгээр төлбөр тооцоогоо түргэн шуурхай хийх нэгэн боломж нэгдлээ. Төрийн байгууллагууд бичиг баримтаа цаасаар биш цахимаар 100% солилцох DocX системийг бид нэвтрүүлж чадлаа. Ингэснээр төр захиргааны байгууллагын цаасны зардлыг 3.8 тэрбум төгрөгөөр хэмнэж чадсан. Цаашид энэ зардлыг 20 тэрбум төгрөгөөр хэмнэх боломж байна. Бичиг баримтаа бэлтгэхэд 1-3 хоног, хоорондоо солилцоход 7 хоног байсан энэ хугацааг хэмнэснээр төрийн үйлчилгээ иргэддээ илүү шуурхай болж чадсан гэж бид үзэж байна. Үндэсний хиймэл дагуул хөөргөх бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуслаа. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 70% нь харилцаа холбоо хүрээгүй байна. Үндэсний хиймэл дагуултай болсноор Монгол улсынхаа өргөн уудам нутагт харилцаа холбоог шуурхай хүргэх, мэдээлэл солилцооны шин дэд бүтцийг үүсгэх бүрэн боломж өрдөнэ. Төсөвт байгууллагын 2000 орчим цахим хуудсыг нэгтгэж GovMN гэдэг нэгэн хуудасаар төрийн захиргааны байгууллагын бүхий л мэдээллийг иргэдэд хүргэх боломжтой болсон. Ингэснээр иргэд мэдээлэл хайхын тулд олон янзын цахим системд нэвтрэх биш, нэг л цонхоор нэг удаа бүхий л мэдээллийг авах боломж суурийг бүрдүүлж чадсан. Ирээдүйн хөгжлийг хотуудын хөгжил тодорхойлно. Цахим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас хотуудын хөгжлийг ухаалаг хотын индексээр эренбэлэхээр болсон. Улиран одож байгаа 2024 онд Дархан уул аймаг, Өвөр хангай аймагт цахим аймаг төслийг бид амжилттай хэрэгжүүлж чадлаа. Иргэд нь нэг цонхоор төрийн бүхий л үйлчилгээг авах боломж өртсөн. Ард талд нь төрийн үйл ажлыг явуулж байгаа шийдвэр гаргагчид шийдвэрээ илүү хялбар гаргах тийм их өгөгдлийг цуглуулж чадсанараа энэ төслийн гол онцлог оршиж байна. Цахим хөгжил инновац харилцаа холбооны салбарын хөгжил дэвшлийг үргэлж дэмжиж яадаг Монгол улсынхаа нийт иргэд олон түмэнд шинэ оны баярын мэнд дэвшүүлье. 2025 он бол Монгол улсад шинэ эдийн засгийг цогцлоосон түүхэн жил байх болно. Баярлалаа.